Өдөртөнд орой мэд хүргэе. Юу болов улс төрийн төвийн хөтөлбөр эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн хөтөлбөрөөр бид ямар асуудлуудыг хөндөх вэ гэхээр хууль эрх зүйн орчны шинтгэлийн хүрээнд бид нар юу хийх ёстой, ямар хуулиуд хүлээгдэж байгаа юм. За энэ хуулиуд батлагдсанаар эрүүгийн болон нийгмийн амьдралд ер нь ямар өөрчлөлтүүдийг, дэвшлүүдийг авчирч болох юм бэ гэдэг энэ сэдвийн хүрээнд асуудлыг хөндөж ярих юм а. За мөн маргааш 2014 оны хаврын чуулганы ээлжид нэгдсэн чуулганы хуралдаанаар засгийн газрын тухай хуулийн төслийг бол ярих байгаа. Тэгэхээр засгийн газрын тухай хуулийн төслөөр бол дан давхар дээл гэж бидний яриад байгаа, иргэд олон нийт яриад байгаа энэ асуудлыг бол бас эцэслэн шийдэх юм хуулийн хугацаа тулж ирсэн байгаа. Тэгэхээр чуулган дээр хилцүүл ямар төвшөнд явж болох вэ гэдэг эдгээр асуудлуудыг хөндөхөөр бэлтгэлээ. За тэр хууль зүйн шинтгэлийн хүрээнд одоогийн байдлаар улсын их хурл 8 хууль баталчихсан. Үүний цаана дахиад 30 гаруй хуулийн төсөл одоо батлагдахаар хүлээгдэж байна. За эдэн дундаас нэг яралтай буюу 2014 онд багтааж хэлэлцүүлж батлах ёстой 4 хуулийн төслийг бас нэрлэж болохоор байна л да. Гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, гэмт хэргийн шийдвэрлэх тухай хууль, хууль сахиулах, үйл ажиллагааны тухай хууль гэсэн ийм 4 төслийг бол яралтай хэлцэх ёстой гэж үзэж байгаа юм байна л. Тэгэхээр хуулийн төслүүдээс гэмт хэргийн тухай хуулийн төсөл бол энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд бичигдчихсэн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тун утгын хуулийн төслийг улсын хурлаар хэлэлцээд эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр гэмт хэргийн тухай хууль батлагдсанаар ер нь ямар өөрчлөлт гарах юм бэ гэхээр хамгийн том өөрчлөлт бол ялын бодлогод нэлээд том өөрчлөлт гарах юм байна л да. Одоогоор бол эрүүгийн одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийг бол хуульчид шинжээчид бол олон янзаар шүүмжилдэг. За зарим нэг нь бол сайн хууль болсон ч гэж бас үздэг шүү дээ. За юу гэж шүүмжилдэг вэ гэхээр нийтлэг нэг шүүмжлэл байгаад байгаа нь хит ийм шорондсон одоо энэ хууль байна. Юу гэх юм бол нийгмийг бий болгоод байна. Тийм ер нь бол энэ хууль батлагдсанаас хойш шоронд орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нэгдүгээр, хоёрдугаарт тухайн хүн гэмт хэрэг үйлдчихсэн тогтоогдсон. Гэхдээ нийгэмд хэр хэмжээтэй хохирол учруулсан бай гэдгийг ерөөсөө дэнсэлж үзэхгүйгээр л хуулийн заалтаар ингээд ял оногдуулаад байгаа нь өөр их тийм өрөөсгөл байна гэсэн ийм шүмжиллийг эрүүгийн хууль бол одоо сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх одоо алдаа дутлагдлыг л зас залруулахын тулд гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулж инхүү улсын хурлд өргөн мэдүүлчихэд байгаа. Тэгэхээр гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсанаар юу өөрчлөгдөх юм бэ? Эрэг талаасаа. Тухайн гэмт хэрэгтэн гэмт хэрэг үйлдэлсэн гэмт хэрэг нь нийгэмд үзүүлсэн дээр учруулсан хор хохирол нь ямар хэмжээнд байгаа юм бэ гэдгийг нарийн судалж тогтооно. Тэгээд үйлдэлсэн хор хохирлын хэмжээгээр ял оногдуулна гэсэн. За үүнээс улбаалаад одоо тогтоочихсон байгаа ялын тоо хэмжээг бас нэмэгдүүлж байгаа юм билээ. Яагаад нэмэгдүүлж байгаа юм бэ гэхээр нэг учруулсан хор хохирлын хэмжээг л нарийн тогтоохын тулд ялын тоо хэмжээг их бас нэмэгдүүлж оруулж ирж байгаа юм билээ. Одоогийн байгаа ялын бодлогоор зөвхөн ял нь ихлээр шоронд орох тухай асуудал яриад байдаг. Өөр ялын одоо сонголт байдаг. Гэтэл нөгөө хүн шоронд орохгүй хэмжээний ч юм уу арай өөр ял одоо оногдуулаад бусад улс орнуудын жишгээр аваад үзэх юм бол одоо энэ Ром Германы хуулийн их газрын хуулиар явж байгаа энэ жишгээр аваад үзэх юм бол арай өөрөөр шийтгэхэд гэрийн хорооны байдаг юм уу ардсан орнууд хэрэгэлдэг арай өөр хэлбэрүүдийг хэрэглээд ингэ явуулчихар байдаг. Гэтэл яалч хуулийн дээр бол шоронд хийх ёслоор харахгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх гээд байгаа юм байна л. Дээрээс бид нар зүгээр амьдрал дээр мэднэ шүү дээ нөгөө стратегийн өмгөөл гэдэг нэг үе явдаг. Нэг стратегийн өмгөөл хэдэн онд үлээ сайн санахгүй нь явж исэн. Тэр нь болохоор юу байсан гэхээр 11,000 төгрөг хулгайлцсан хүүхэд 10 жилийн ял сонсч ирсэн. 11,000 төгрөгийн хулгай. Тэгэхээр тэр яасан гэхээр өмнө нь нэг хулгай хэрэгтэй байсан. Давтан хэрэг учраас гээд хүндрүүлэх хэлбэр болоод шууд 11 жилийн ял авчдаг. Гэтэл тэр бол нийгэмд учруулсан хорог хөрлөөр нэг хүний хармаанаас мөнгө сойсон тухай асуудал байдаг. Мэдээж хэрэг мөн үү мөн. Гэтэл нийгэмд учруулсан хорог хөрлөлийн аваад үзэх юм бол нэг хүнд учруулж байгаа хөрөл. Гэтэл нөгөө авилга албан тушаалын гэмт хэрэг улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг зурчуулсан эдцэн нөхдүүдийн хэрэг шүүхөр шийдэхлээр 3-4 жил, 5-7 жил гэдэг ч юм уу. Ийм байдлаар энэ ч нөөрэ шудраг биш байна гэдэг ямар ч энгийнүүдээр харсан, ямар ч хүн харсан ингээ хэлээд идэг. Энэ зүйлийг өөрчлөөч гэдэг нь асуудал сүүлийн маш олон жил бол яригдж байгаа л да. Энэ бол өөрөө зайлшгүй нийгмийн захиалга болчихсон гэдэг ийм зүйлийг бол нийгмийн зүгээс байнга байр суурь илэрхийлж идэг. Нэг талдаа нөгөө талдаа өмгөөлөгчд энэ асуудлыг бас мэрэгжлийн хуульчд бол их гаргаж ирж тавьж байна л да. Тэгээ ялын бодлого хэрхэн яаж өөрчлөгдөх юм? Ер нь бол хүн ял эдэлсэн бол бас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Өнөөдрийн нөхцөл байдал бол яалтчгүй бас хүмүүсийн сэтгэлгээ, нийгмийн сэтгэлгээн дээр бас ийм асуудал байгаа учраас энэ бүх асуудлууд бас нэг талаасаа шийдэгдэх юм а гэж үзэж байгаа юм байна. Тэгээ мэрэгжлийн хуульчид өмгөөлөгчдийн холбооны зүгээс бас энэ тал дээр ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдэг мэдээллийг хүргэе. Хүнийг онц аюултнаа гэмт хэрэгтнээр тооцдог. Ялаа ажиллаа дуусаад гараад ирснийхэн дараа энэ хүн ял эдэлжсэн гэдэг цагдаагаас бичиг авдаг. Ийм тогтолцоог бол өнөөдөр энэ хуулиар хаалж өгч байгаа. Өөрөөр хэлбэл шоронд орсон хүн бол муу хүн, тийм ээ? Онц аюултаа гэмт хэрэгтэн гэж тооцогдсон бол муу хүн гэдэг ойлголтыг халж хүн ялаа яаж эдлээ дууссан бол дахин гэмт хэрэг үйлснийг
энэ яаж хэдийгээр хүндрүүлж үздэг ийм нөхцөл байдал руу шилжиж байгаа. Дараагийн нэг асуудал бол 100 мянган төгрөг хулгайлсан хүн бол өнөөдөр хулгайч биш гэж үздэг. Өнөөдрийн хуулиараа бол. Өөрөөр бид нэг 10 мянган төгрөг хулгайлангууд 10 мянгаар 10 жил авчлаа гэдгээр нь шоу хийж тийм ээ. Энүүгээр нь энэ хүнийг бол одоо гэмт хэрэг тоос хулгай бол хулгайгаараа үлдэж байгаа. Харин учруулсан хохирлоос шалтгаалаад 7 хоногоос бүх насаар нь хорих ийм одоо ял шийтгэлийг оруулж ирснээр шинэлэг байгаа. Зохицуулалт нь бол. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа бол 192 мянган төгрөг 191 мянган төгрөг хулгайлах юм бол та хулгайч биш. Харин 200 мянган төгрөг хулгайч гэдэг. Ийм тогтолцоороо ерөнхийдөө гэмт хэргийг хохирлоос шалтгаалж ангилдаг энэ зүйлүүдийг хаалж өгж байгаа. Мөн авилгал албан тушаалын хэрэг дээр бол авилгал өгсөн этгээдийг өнөөдөр бол ял шийтгээ яваад байгаа. Авилгал авсан этгээдийг илчилж ирснийхэн төлөө хоёулангийн шоронд явуулдаг энэ тогтолцоонуудыг хаалж өгж байгаа. Энүүгээрээ бол маш онцлогтой ийм асуудлууд байгаад байгаа. Тэгэхээр тухайн гэмт хэрэгтний гэмт үйлдэл нь нийгэмд учруулсан хор хөрлөнд хэр зэрэг байгаа юм бэ гэдгийг яагаад дэнсэлж үзэх гээд байгаа юм бэ гэхээр бас хүнлэг бол ганцсан л одоо алхам болоод байна л да. Жишээлбэл юу гэдгийг одоо түрүүний тэр жишээн дээр л ярихад 11 мянган төгрөг хулгайлаад 10 хэдэн жилийн ял авцсан хүүхэд ялаа гүйцээгээд за яг үгүй тодорхой хугацаанд ингээд ял идлээд гараад ирлээ. Нийгэмшиж чадахгүй байгаа юм байна. Тэгээ яагаад нийгэмшиж чаддгүй юм гэхээр хамгийн энгийн жишээ нөгөө нэг ажилд ороход нэг анкет бүглүүлдэг ш талтан байгуулахад та өмнө нь ял идэлж ясна гэдэг тийм ингээд явчихлаар таныг ажилд авахгүй гэдэг. Ингээд нөгөө нэг шоронд хүмүүжээд гараад ирсэн иргэнийг нийгэм нь хүлээж авдаг ингээд цааш нь түлхээд идэг. Тэгэхээр ажилгүй болцсон иргэ яах вэ? Мэдээж орлогогүй байна. Орлогогүй байна гэдэг чинь одоо ядуурл автнаа л гэсэн үг шүү дээ. Инхээр хүссэн хүсээг өөр ирэхгүй тухайн хүнийг гэмтрэг үлдээчээ гэдэгт одоо тэр замруул ингээл шүлгэж өгөөд идэх юм байна л. Энэ бол одоо юу гэдгийг хуульчтай хэлж байгаа л одоо бодит байдал шүү дээ. Тийм учраас гэмтрэгийн тухай хуулийн төсөл дээр энэ асуудлыг бас засалруулах боломж байгаа учраас энэ бүх зүйлийг л одоо бас олж анзаарч хараад л одоо засгаад л ийм хуулийн төсөл яваад байгаа юм байна л да. Монгол улс үндсэн хуулиндаа бол хүмүүнлэг энэрнгүү ардчсан нэг байгуулна гэдэг тунхагласан. Тэгээ үндсэн хууль гэдэг бол өөрөө бусад хуульд ургаж гарах нөгөө нэг суур нөхцөл нь болж байдаг бусад органик хуулиуд. Гэтэл яг энэ үндсэн хуулиас ургаж гарч байгаа өнөөгийн эрүүгийн хууль за дээрэс нь одоо бусад одоо байцаан шийдэх хууль гэдэг юм. Энэ зүйлүүд маань яг энэ одоо үндсэн хуулийн агуулгатайгаа нийцэж чинь үгүй гэдэг асуудлыг сүүлийн маш олон жил ярьж байгаа. Тэгээ бодит амьдрал дээр чинь өөрөө нийцэхгүй байна гэдэг нь өөрөө нотлогдоод байгаа учраас энийг шинжлэх өөрчлөх асуудал нь өөрөө нийгмийн захиалга болчиход байна л та. Тэгээ гэмт хэргийн тухай хуулиас гадна гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бас нэг хуулийн төсөл бол яригдж байгаа. Энэ хууль бол хараахан улсын хурлд өргөн баригдаагүй байна. Гэхдээ энэ хуулийг гэмт хэргийн хуультай бол хоёулаа ангийнх нь үйлчлэх хугацааг зэрэг эхлүүлж байж бас нэг талных нь асуудал нь бол бүрэн бүтэн болно. Энэ хууль эрх зүйн шинжилгээ өрнө. Гэдэг ийм зүйлийг нь хуулийн төслөөр ажиллаж байгаа ер нь хууль судалдаг улсууд, судлаачид, мөнгөлөгчид, хуульчид маань хэлээд байна л да. Тэгээ хүний эрхийг зөрчдөг байгууллагууд гэхэд жишээд өнөөдөр Монгол улсад зөндөө байна. Хүний эрхийг бол ямар байгууллагаас зөрчдөг гэхэл төрийн зүгээс зөрчдөг. Гэхдээ нөгөө төрийн зүгээс хянаж шалгадаг маш олон одоо байгууллагууд биш мэрэгжлийн хяналт гэдэг юм эсвэл одоо юу гэдэг чинь ганцхан одоо хууль хүчний байгууллагаас гадна. Тэгэхээр энэ бүх байгууллагууд бол тухайн хүн дээр ирээд эрхтэн зөрчих, эрхтэй холбоотой асуудал, зөрчлийн асуудлууд үүсдэг. Гэхдээ яг ямар зарчмаар юм гэдэг нь ойлгомжгүй байдаг. Жишээ нь одоо мэрэгжлийн хяналт гэдэг нэг өөр зарчим барьдаг. Цагдаагийн байгууллага гэх нэг ари өөр зарчим барьдаг гэх юм уу. Ингээд хууль үлнасаа болоод байна. Тэгэхээр нөгөө энэ асуудлыг нэгтгэж яг тэр хүний эрх талаас бол нэгтгэж нийгмөр ойлгомжтой болгох шаардлагатай гэж бас үзэж байгаа юм байна л да. Энэ нь өөрөө иргэн хүн өөрөө ямар тохиолдолд миний эрхийг хууль хүчний байгууллага, төрийн байгууллагын зүгээс зөрчих эрхтэй болох юм. Тодорхой одоо хүрээнд хуулийн хүрээнд зөрчих эрхтэй болох юм гэдгийг яг таг ойлгомжтой болгож байгаа гэсэн. Жирийн хинцэн ойлгомжтой болчвол хууль гэдэг бол өөрөө мөрдөхөд хялбар хүн болгонд ойлгомжтой хамгийн ихний одоо зарчим бол тийм л байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ зүйл талаас сүүлийн үед л хэрэг бизнесүүд их дарамт ирж байна гэл. Бизнесүүдийг дарамтлагдаг зүйл нөгөө мэргэжлийн хяналтын байгууллага шүү гэдэг татвар одоо юу гэдэг өөр янз бүрийн байгууллагууд очиод ингээд босон болоогүй зүйлээр ингээд хэлээд аваачаа савл хийвэл нөгөө ял нь болохоор шоронд хийждэг, хорждог. Энэ зүйлийг бол сүүлийн үед бол бас маш их ярьдаг болсон л да. Тэгэхээр одоо юу гэдгийг төрийн нэрийн өмнөөс эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тодорхой энэ төрийн байгууллагууд хүн эрхийг нэг зөрчөөд байгааг одоо бид нар олоод харчлаа, засгаад байна. Тэгвэл одоо хуулинд ямар гаргалгаа байгаа юм. Жишээлбэл одоо юу гэдгийг энэ хүн эрхийг зөрчдөг энэ байгууллагуудад нэгдсэн нэг стандарт тогтоох гэдэг үйл ажиллагаа нь тэрэнд ихэр боломжтой өөр чиг үүрэгтэй байгууллагуудад нэгдсэн нэг стандарт одоо тогтооно гэхлээр одоо нэг л тийм боломжгүй юм шиг харагдаад байна л да. Тэгээ нэг бол яг холбогдох хуулиар нь бол нэлээд нарийн зохицуулж өгнө. Нарийн зохицуултуудыг ярих юм бол нэлээд олон дэлгэрэнгүй зүйлийг ярих юм байлаа. Ер нь бол зүгээр яг ажлын хэсгээр орж ажилласан. За дээрэс нь
одоо энэ талын зүйлүүдийг судалдаг хуульчид өмгөөлөгчдийн зүгээс бол яг зарчмын хувьд бол ийм өөрчлөлт гарах юмаа гэдэг. Тий. Ерөнхийд нь бол тий зарчмын хувьд ямар өөрчлөлт бий болох юм бэ гэдэг зүйлийг бас тайлбарлаж хэлээд байна л да. Тэгээ энэ бол өөрөө бас улсын хурал дээр зайлшгүй хэлцэгдэх ёстой хүлээгдэж байгаа юм хууль шүү гэдэг ийм зүйлийг бол өчигдөр одоо бас өмгөөлөгчтэй холбооноос мэдээлэл их үеэр онцолж байлаа л дээ. Бол нийгэмдэр хүний эрхийг зөрчдөг бол маш олон байгууллагууд бий бол энэ асуудлыг бол хэрэглэн явуулдаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэдэг хүн бол барилга дээр очиж байгаа хүний өмч хөрөнгөнд нь шууд халддаг, барилгын зогсоодог. Татврын байцаагч бол татврын тухай хуулиараа татврын хүний эд хөрөнгөнд дансын шууд хаадаг. Ингээд олон төрлийн олон шатны олон байгууллагууд хүний эд хөрөнгийг эрхийг салбар салбарын хуулиар хязгаарладаг ийм тогтолцоогоор шилжиж байгаа. Энийг бол нэгдсэн нэг тогтолцоогоор хязгаарладаг бол гэсэн ийм асуудлуудыг бол гэмтэргийн тухай хуульд бол тусгаж төрчлийн тухай хуульд тусгаж цааглаж өгснөөр энэ бол нийгэмдэр илүү их ач холбогдолтой. Тэгэхээр бид түрүүгийн хэлсэн энэ хаврын чуул оноор гэмтэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтандаа багтаагаад баталчихсан гэж. Золоод чи сая хэллээ шүү дээ. Гэмтэргийн тухай хуулийн төслийг ярихаасаа гадна зэрэгцүүлээд гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг бас ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хоёр хууль зэрэг батлагдчихж хэрэгжих юмаа гэж хэллээ. Тэгвэл өнөөдөр бодит байдлаар бол хэлцэх асуудлын жагсаалтанд бол гэмтэргийн тухай хуулийн төсөл нь л явж байгаа шүү дээ. Гэмтэргийн хянан шийдвэрлэх хуулийн төсөл нь одоо өргөн баригдсан юм уу гэдэг нь бол тодорхойгүй байна. Тэгэхээр энэ хууль ер нь яг нэрнээс нэгэд анзаараад үзэх юм бол процессыг одоо нэлээд нарийн зохицуулсан хууль байх гэдэг нь л одоогоор бол эрүүгийн байцаан шийдэх хуультай адилтгаж болохоор тийм ээ. Тэгэхээр эрүүгийн байцаан шийдэх хууль маань бол гэмтэргийг шалгах, хянах тэр бүхий л одоо үйл явцад хяналт одоо тогтоох тийм үү. Ямар нэгэн байдлаар үүдгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахгүй байх. За гэмт хэрэг үйлдэггүй этгээдэд хилмигдүүлж ял ондуулах байх. Тэр хэм хэмжээг хангаж өгсөн л одоо хууль шүү дээ. Өнөөдөр Монгол улсад түрүүн хийсэн үндсэн хуулиндаа хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг байгуулна гэдэг байдаг мөртлөө яг одоо энэ хүний эрхийн зүйл залттай холбоотой энэ эрүүгийн гэмт хэргийн харилцаа одоо энэ юмнуудыг зохицуулсан хуулиудыг аваад үзэхлээр нарийн төр үйл ажиллагаа процессуудыг наривчилж хуульчилж өгөөгүй байт юм. Энэ нь өөрөө яадгүй гэхэлэр нөгөө эрх мэдэлтэй албан тушаалтай хүнд дур зоргоороо аашлах тэр боломжийг нээж өгдөг. Энэ нь өөрөө юуг харуулж ийм гэхэлэр бодит амьдрал дээр бид тэртээ маш олон жишээг татаж болно. Бүгд л мэддэг хүн болгон л бас ярьдаг шүү дээ. Жишээ нь Монголд бол нэг хүнийг зөв жоохон хазаахт нь түлхээд маш хүнд гэмт хэрэгтэй болгочих болцоод. Нэг бол асар баян мөнгөтэй хүн тийм ээ. Одоо ямар нэгэн хэрэг хийчихсэн байлаа гэхэд мөнгө төлсөөр угаад ингээд ялгүй одоо гараад ирчих юм эсвэл хөнгөн ял аваад гараад ирчих юм болцоод. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр хууль яг таг засаглаж чадахгүй байна. Хууль өөрөө дангаараа ноёрхож засаглаж чадахгүй. Энэ дээр албан тушаалтны дур зорих сонирхол бас тодорхой хэмжээгээр эффект үзүүлж орж чадж байна гэдэг ийм нотлого. Энэ бол тэр нийгэм даяараа шуугж байгаа асуудал. Тэгээ ерөнхийлөгч хэлбэгдэрж 2009 онд шудраг байцгаая гэдэг ураг дэвшүүлэхэд бол нийгмээрээ дэмжиж авсан гол шалтгаан бол өөрөө нийгмийн захиалга болцсон байсан юм байна гэдгийн гол нотлого нь энэ болж. Тэгээ энэ хүрээнд өнөөдөр яг гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бол тэр хүн гэмт хэрэгтэн муу юм а гэдгийг нотлохдоо хууль хүчний байгууллагаас ямар үйл ажиллагааг явуулах юм. Өнөөдөр өмгөөлөгчдийн зүгээс хэлж байна л да. Яг тэр үйл ажиллагаанд процессэлж, наривчилж, хуульчилж. Өнөөдөр яг тэр зүйл нь хуулинд байдаг. Гэхдээ зарим талын оролцоог дутуу оролцуулсан байдаг юм а гэж хэлээд байна л да. Юу гэхээр тухайн хүнийг мэдүүлэг авахдаа зөвхөн өмгөөлөгч байхгүй бол байсан байлаа хамаагүй байхгүй мэдүүлэг авлаа гэж бодоход тухайн тэр мэдүүлгийн дагуу одоо шүүх хурал дээр бол хэргийг ингэ шийдээд явах гол үндэслэл нь болдог. Гэтэл мөрдөн байцаах явцад яг энэ өмгөөлөгчийн үйл ажиллагаа оролцоо ерөөс төдийлөн хангагдаж чадахгүй байна. Яг бодит амьдрал дээр хуулийн дээр байдаг. Гэтэл төдийлөн тэр шүүхийн одоо хэрэг шийддэг, хянан шийддэг тэр процесс дээр бол өмгөөлөгч ингээд оролцоод ингээд мэтгэлцээний зарчмаар тийм ээ хоёр талаас ингээд явах боломжгүй. Нэг талаас нь яллагч талын одоо эрх мэдэл давуу оролцоо юм давуу байгаад байна гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ өмгөөлөгч талын харилцааг сайн оруулж өгчээж нөгөө хүний эрхийг хангах, хүнийг хилмигдүүлэхгүй байх, тухайн эрх мэдэлтэй албан тушаалтанд дур зоргоор аашлах тэр боломжийг олохгүй байх бүх наривчилсан одоо тэр процедурыг наривчилж хуульчилж өгснөөрөө энэ зүйлүүдийг хаана. Ер нь одоо барууны улс орнууд гэдэг юм хүний эрх ардчлалыг сайн төлөвшүүлж чадсан улс орнууд ийм л жишээг явуулдаг юм байна гэсэн. Энэ шинтгэлийн үзүүлэлт баримтлал яриад байгаа юм л да. Товчондоо бол гэмт хэргийг дээр одоо юу гэдгийг бүрдэхээс ахуулаад за мэдүүлэг авах мөрдөн байцаах гэдэг энэ бүх үйл ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо өнөөдөр л ер нь бол байхгүй. Тэгэд өмгөөлөгчийн оролцоо хаанаас эхэлж яана гэхээр шүүх танхимаас эхэлж байна. Гэтэл энэ хооронд нөгөө гэмт хэргийг одоо нотлох нөгөө баримтцэлтийг байлигдын цуглуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг талын оролцоон дээр тулгуурлаж агаад энэ баримтцэлтийг цуглуулчихсан. За ингээд нөгөө шүүгч нь нөгөө баримтцэлтээ ингээд танилцсан, урьдчилан танилцсан. Тэгээ шүүх хуралдан эхлэхээс өмнө
ямар нэгэн хэмжээгээр тодорхой ихтгэл үнэмшилтэйгээр өнөө шүүгч шүүхрлыг одоо эхлүүлдэг байна л да. Тэгээ юугэд одоо юу хүсэж байна вэ гэхээр энэ бүх сайн хэлээд байгаа тэр бүртгэх тэгэл одоо юу гэдгийг мэдүүлэг авах, мөрдөн байцаалт авах тэрч бүхэл баримтлах, саатуулах тэр бүх үйл явцад өмгөөлөгчийн оролцоог хангаж өгөхгүй л байгаа шүү дээ. Ингэжээч юу гэдгийг нөгөө гимтэргийн одоо нотлох тэр баримт цэлтэд бүрдүүлэлтэнд олон талын оролцоог л одоо хангах гэдэг юм л да. Өмгөөлөгч нь байж ээж, хохирогч нь одоо байж ээж, за нөгөөдгөө с жигтэн итгэж ихэхүүд тий. Тэр этгээдийн одоо талын бас мэдүүлгүүд оролцоотой байж ээж л энэ бүх одоо баримт цэлт нэг дор төвлөрнө. Тэгээ яагаад ийм оролцоог чухалчлаад байгаа юм бэ гэхээр нэг талын л одоо тэр давангайллыг л үгүй хийх гээд байна да. Тэгжээж юу гэдгийг бодит үнийн шүүхийн таймн дээр бас гарч ирнэ л гэж хараад байгаа. Түрүүн ч сая хэлээ мэтгэлцсэн гэж. Өнөөдөр үгдгийн бид бол манай шүүхийн одоо процедур бол мэтгэлцээний зарчим дээр л одоо явж байгаа л гэж харагдаж шүү дээ. Гэтэл яг үнэндээ бол үгдгийн бүх баримтыг цуглуулах явцад ерөөсөө тийм мэтгэлцсэн тийм ерөөсөө байхгүй. Зөвхөн үгдгийн хохирогчийн мэдүүлэг дээр гэрчийн мэдүүлэг дээр үндэслэл бараг шахуу ингээд нотлох баримтуудыг ингээд цуглуулчаад байна шүү дээ. Тэгээ бас одоо жирийн нэг иргэний чичээл одоо ямар нэг хэрэгт буруутгаад шууд таныг одоо өнөөдөр ийм хэрэгцээчдээр татчихээд ингэж чинь гээд шууд удаад ингээд баривчлаад ч юм уу тэгээ эрхэнд нь алдаа шууд ингээд явчих юм үндэслэл байдаг боломж байдаг. Гэтэл хүний эрхийг дэдэлсэн одоо энэ ардчилсан улс орнууд гэж ярьж байгаа бид нар тэр замаар л явж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Яг тийм улс орнууд бол арай өөр байдаг юм байна л дээ. Энэ хуульчдын өмгөөлөгчдийн одоо судалсан хүмүүсийн хэлж байгаагаар бол хүнийг тэгж хэлс хэрэгт хэлмэгдүүлэх гүү байх. Нөгөө талаас гэмтэрэг үйлцэн хүнийг ял завшуулахгүй байх гэсэн. Энэ хоёр талаас нь зүйл нийлжээж одоо нэг тэр эрүүгийн одоо хуулийн байцаан шийдэх хуулийн үндсэн гол ноён нуруу зарчим нь гарч ирдэг. Энэ зарчим дээр л суурилдаг гэж. Тэгэхээр өнөөдөр манай зүг дурын үнийг авчиад ингээ баримтлаад явчих юм ихэнд байж идэг. Гэтэл одоо бас энэ гэмтэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар тийм их байхгүй болж байгаа. Яагаад тэгэхээр шүүхтэр энэ хүнийг баримтлах үндслэл байгаа юм уугүй юу гэдэг мэтгэлцэн өмгөөлөгч прокурор юу гэдэг нь одоо бусад хүмүүсийн оролцоотой хилцүүлэгдчихэж тэр шийдвэр гарна. Тэгсний дараа хүн шүү. Бид нар сайн санаж байгаа 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдал болоход за тэр бол өөрөө жагсаал болж байгаа дараад нь улс төрийн тийм үйл явц болсон, тийм эсрүүцэл үйл явц болсон. Маш олон хүнийг одоо хоморголж баривчлаад хамаагүй бүр хол газар явж ирсэн хүртэл баривчилж авчираад шүүх хурлын бөөнд нь хийгээд нэг ижилхэн мэдүүлэхтэй, нэг ижилхэн баримттай. Гэтэл тэрэнд нь асар олон хамарсан байдаг. Хүн нэг шин тус тусдаа өөр үйлдэл байгаа шүү. Ингээд бүгдийг хэлмэгдүүлээд ингээд ял өгчээсэн юм тохиолдол. 2009 онд ерөнхийлөгч хэлбэрээр сонгогдсон яг энэ үндслэлээр энэ улсуудыг бол хэлмэгдүүлсэн гэдэг үндслэлээр өршөөлөл гаргаж ирсэн шүү дээ. Ийм зүйлүүд байгаа. Тэгээд өмгөөлөгчд энэ асуудлыг бас энэ гэмтэргийг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсанаар хэрхэн шийдвэрлэж болох юм бэ гэдэг дээр бас өөрсдийн тодорхой байр суурийг илэрхийлээд байгаа маа. Тэгэхээр шинэ эрүүгийн байцаан шийдэх хуулийн биш гэмтэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр бол энэ тогтолцооны байдлыг арай өөр болгож байгаа. Тухайлбал гэрч гэдэг хүнийг хэн нэгэн мөрдөх ч юм уу мөрдөн байцаагч байцаадаг ийм ойлголт байхгүй болчихно. Дангаараа байцаалт авах эрх байхгүй. Тодруулах тайлбаруудыг л авна. Тэр тайлбар нь яг мэдүүлгийн нотлох баримт болохгүй гэж үзэж байгаа. За тэгэхээр тэр гэрчийн мэдүүлэгч нь одоо хизээ нотлох баримт болж үнэлэгдэх юм бэ гэхлээр шүүхтэр тэр хүнийг дуудаж ирээд бүх талуудыг байлцуулж байгаа шүүх энэ хүнийг гэрчээр оролцуулах үндсэлтэй юм байна гэдгийг тогтоогоод тэгээ шүүхийн хилцүүлэг дээр тэр хүн мэдүүлгээ өгöd энэ мэдүүлэг өгөх ажиллагаанд хэргийн бүх оролцогчид оролцож байгаа прокурор, өмгөөлөгч тийм. Инхээр яг нөгөө мэтгэлцэн чинь сонгодог утгаараа хэрэгжих боломж бий болж байгаа байхгүй. Одоогийн хуулиар бол мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явна гэж тодорхойлчихсан боловч энэ мэтгэлцэх зарчмыг хангах боломж байхгүй болчиход байгаа байхгүй. Түрүүн хэлсэн шүү дээ нөгөө прокурор өөрийнхөө хяналтанд байгаа мөрдөн байцаагчаар баримтаа зугдуулж нуужгаад мөрдөн байцаалтын ажиллагаа дууслаа гэж нэг танилцуулах үедээ танилцуулан танилцуулахгүй үедээ танилцуулахгүй тэгэл шууд шүүх рүү шилжүүлчихдэг. Дандаа яллах талын мэдээлэлтэй танилцаж шүүх хэргийг шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн шинэ боловсруулж байгаа хуулийн төслөөр бол шууд шүүх дээрээ ирээд л баримтаа тал талаас нь хилэлцэл гэрчээ тал талаас нь байцаагаал хоёулаа хоорондоо ингэж асууж тодорхойлох зүйлээ асуувал яг энэ үед бол шүүх хөндлөнгийн байр сууриас тэр мэтгэлцээнд оролцогч талуудын асуултанд хариулж байгаа тэр мэдүүлгийг үндэслээд шууд шийдвэр гаргах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйлийг тодтогч хэл хэрэгтэй болж байна. Ер нь бол шүүхийн шийдвэртэй үндэслэж хүний эрхэнд таалдах тэр баримтлах үйл ажиллагаа эрх нээгдэнэ гэдэг. За энэ бол тодорхой гэмт хэргийн нөхцөлөөс өөрөөс нь бас шалтгаалж байгаа.
тодорхой хүнд гэмт хэрэг байдаг юм уу мөрдөн байцаалт явц үнэхээр одоо тогтоогдсон баримт баталгаатай ийм тохиолдолд тухайн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалаад шууд одоо хүч хэрэгжилж баримтлах, нууц ажиллагаа явуулах ийм зүйлүүд бол мэдээж хэрэг байна. Энэ нь өөрөө хууль бичний байгууллагын бас нэг онцлог болдог. Гэхдээ яг тэр хуулийн хүрээнд л байх хэрэгтэй гэдэг юм зүйл хэлээд байна. Гэмтрийн хянах шийдвэрлэх тухай хуулинд яагаад ийм өөрчлөлт оруулж байгаа нөхөр одоо бол практикт нэг юм гарч ирчээд байгаа юм байна л та. Мөрдөн байцаах ажиллагаанда цагдаа хорих, саатуулах, баримтлахын үйл ажиллагааг хөшүүрэг болгож ашиглаад байгаа байхгүй. Тийм учраас үүнээс зайлсхийхийн тулд саатуулах, баримтлахын үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд заавал шүүхийн шийдвэрийг одоо үндэс болгоно гэсэн ийм л өөрчлөлт оруулж ирж байгаа юм. Ер нь бол яг хуу гэмтрийн хянах шийдвэрлэх тухай хуулийн төсөл төр нь ямар өөрчлөлтүүд орцсон бэ гэдэг ерөнхий байдлаар зөв товчхон дурдах юм бол энэ хуулиараа батлагдах юм бол гэрчийг дангаараа байцаахад ирэхгүй болж байгаа мөрдөн байцаагч. Заавал өмгөөлөгчтэй байж байцаа. За гэмтрийн хянах шийдвэрлэх бүх үйл явц тэр бүх шат дамжлагад бол өмгөөлөгчийн оролцоог бол оруулж өгч байгаа. За энэ бол одоо хамгийн том өөрчлөлт. За бас нэг том өөрчлөлт юу вэ гэхээр шүүх тахимд гарч байгаа өөрчлөлт. Өмнө нь бол юу гэдгийг мөрдөн байцаагч өрөөнд сууж байгаа л гэрч мэдүүлгээ өгдөг. За нөгөө дуудагч ирсэн нөхөр бас мэдүүлэг өгдөг байсан бол энэ удаад шүүхийн тахимд талууд мэдүүлгээ өгнө. Яагаад ийм өөрчлөлт оруулж байгаа юм бэ гэхээр жинхэнэ нөгөө мэтгэлцээнийг шүүх тахимд өрнүүлэх гэдэг юм л та. Тэнд өмгөөлөгч нь байж гин, шүүгч нар нь байж гин, хохирогч нь гэрч нь байна. Баримтууд өөрөө бүрдэхтэй мэтгэлцээний зарчим дээр хоёр талаас яг тэнцүү оролцоотой байж бүрдсэн баримт байх юм а гэдэг дээр бас гол ач холбогдол байгаад тах шиг байгаа тийм. Эндээс л одоо юу гэдгийг нөгөө үнэн гэдэг чинь гарч ирнэ л гэж харж байгаа юм байл л. Ийм одоо гол өөрчлөлтүүдийг л гэмтрийн хянах шийдвэрлэх тухай хуулийн төсөлд бол тусгачсан байгаад байгаа. Одоогийн хуулиар бол мөрдөн байцаалтын ажиллагаанд бол өмгөөлөгч нар гомдно, хүсэлт гаргана. Түүнийг хангахгүй ирэх нь бол прокурор болон мөрдөн байцаагч нарт байдаг. Үүгээр бол ямар нэгэн хэн нэгэн этгээдийг бол хилмигдүүлэх боломж асар их өргөн нээлттэй байдаг. Ийм учраас энэ боломжийг халж өгснөөрөө бол бас нэг ялгаатай байгаа. Гэхдээ шүүхийн эрх мэдэл бол өндөрсөж өгч байгаа. Нийгэмд бол энэ хуулийг хэрэгжүүлж явснараа бол шүүхийн президент гэж яригддаг. Энэ шүүхийн эрх мэдлийг өргөжүүлж ингэснээр бол хүний хилмигдүүлэх, хүний хэлс хэрэгт холбогдох ийм гэм хороос бол урьдчилан сэрг хийж байгаа. Ийм учраас энэ хуулийн заалтуудад бол биднэрт ашигтай маш олон зүйл заалтууд байгаа. Хүнийг сэжигтэн яллагчаар татах, цагдан хорих бүх эрх мэдэл шүүхэд төвлөрч байгаа. Үүн дээр шүүхтэр хурж ирээд хоёр талаасаа бол мэтгэлцэж байгаа. Өмгөөлөгч прокурор эдгээр нь бол тэгш хэрэгтэйгээр мэтгэлцэж өмгөөлөгч нар бол цагаатах талын нотлох баримтыг барьж шүүх хурлд оролцож байгаагаар нэг давуу тал болж байгаа. За тэгэхээр үзэгчдээ хууль зүйн салбарын шинтгэлийн хүрээнд ойрын хугацаанд батлагдахаар хүлээгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар үзэгчдэнд ерөнхий мэдээлэл өглөө. Гэмтрийн тухай хуулийн төслүүд хаврын чуулганы хэлцэх асуудлын чагсаалтанд багтчихсан байгаа. Харин гэмтрийн хянах шийдвэрлэх тухай хуулийн төслийг яагаад бид бас энд онцолж ирвэ гэвэл энэ хоёр хуулийн төслийг зэрэг батлахгүй бол хууль хэрэгжих бас хүндрэл гарна гэсэн ийм байр суурийг хуульчид илэрхийлж байгаа юм аа. Хууль сахиул хууль ажиллагааны тухай хуулийн талаар бас зарим мэдээллүүдийг өгье гэж бодож байна. Хууль сахиул хууль ажиллагааны тухай хууль гэдэг бол өнөөдөр өөрөө иргэд биднэрт яг нэг тулгамддаг, өдөр тутам тулгамддаг асуудлуудыг бас стандартчилж зохицуулах ийм хууль юм байна л да. Өөрөөр хэлэх юм бол цагдаа хүн надтай дээрэнгүй харьцлаа. Эсвэл миний намтнаас одоо ирж одоо юу гэдгийг хууль сахиул хууль ажиллагаа явуулахдаа миний эрхэнд халтсан гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд нэг гомдол гаргадаг, энэ шийдвэрлэгдэхгүй ингээд үлдэхийн тохиолдол маш олон байдаг. Яг л хууль эрх зүйн орчин өөрөө тийж наривчлж зохицуулж чадсан юм зохицуулалт бас сул байна гэдэг юм шүүмжил байгаа. Тэгээ энэ тохиолдолд өөрөө яг цагдаа хүн одоо тань дээр ирээд жишээ нь замын цагдаа тийм ээ. Тань дээр ирээд дүрм одоо шаардлага тавих хэрэгтэй. Яг ямар стандартаар тавих хэрэгтэй. Яг юу эхлээ шаардах хэрэгтэй. Тэр тохиолдолд танд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг. Бүх энэ үйл ажиллагаа процессыг үйл хөдлөл хэл хүүг болгоныг нь баг одоо зааж өгсөн тийм стандартыг гаргаж байгаа юм хууль юм байна. Тэгээ энэ бол өөрөө яг өдөр тутам иргэдийн одоо гэмт хэрэг гэхээс илүү өдөр тутам хуулийн дагуу амьдрах, хууль мөрдөх, энэ хуулийг мөрдүүлэх энэ үйл ажиллагаанд хэрэглэгдэх хууль учраас бас түгээмэл ач холбогдолтой түгээмэл хэрэглэгдэх юм хууль юм байлээ. Тэгэхээр энэ хуулийг бас өргөн барьж эдгээр одоо хуулиудтай хамтдах бас юм батлуулах юм шаардлага байгаа гэдэг энэ зүйлийг өмгөөлж хэлээд байгаа. Энэ анзаарах юм бол ингээд одоо бол дандаа ингээд процессын наривчлан заасан хуулиуд төслүүд орж ирээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл юу гэдэг хууль зүйн салбарын шинтгэлийн өрөөнд ингээд тогтолцоо буюу арга хэсэг ингээд босгочихсон. Одоо ингээд наривчлан процессороо орж иж энэ бүгдийг ер нь бол одоо ингээд цааш нэг цогцоор навч юм шүү дээ. Тийм учраас юм
процессыг наривчлан заасан хуулийн төслүүд нь ингээд төлхөөл орж ирж байгаа шиг байна л да. Үндсэн дэд үтс дээрээ сууж ажиллах. Тэгэхээр хууль эрх зүйн орчны шинжилэл өнөөдөр яагаад Монгол улсад хэрэгтэй юм бэ? Өнөөдөр шудраг бас Монголд байхгүй. Өнөөдөр мөнгөтэй хүнд бол хууль үйлчлэхгүй байна гэж бид нар ярьж байгаа. Энийг бол өдөр тутмын хэвлэл мэдээлэл сонин радиогоос олон жишээн дээрс бид нар харж л байгаа. Энэ тохиолдол маань өөрөө шудраг бас гэдэг зүйл маань өөрөө хууль засаглаж иж, хууль өөрөө нарийн одоо үйлчилж байж, ялгалгүй үйлчилж иж биелнэ гэдэг нь агуулга шүү дээ. Тэгэхээр яг энэ агуулгын үүднээс хуулийн шинжилэл маань өөрөө өнөөдөр Монгол улсад тулгамдаад байгаа нэн даруй хийх шаардлагатай юм шинжиллийн асуудал юм аа. Энэ ч өөрөө бол зайлшгүй одоо шаардлагатайгаа учраас ус агаар шиг хэрэгтэй байна гэдэг юм зүйлийг иргэд ярьж байгаа нийгмийн захиалга болж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж их хурлаар бол бас хилцүүлэх юм шаардлага байна гэдэг энэ санааг юу болов хөтөлбөрөөр бас хүндгсэн юм аа. Өдөртөө юу болоо нэвтрүүлэг үргэлжилж байна. Маргааш буюу Пүрэв гарагт Улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаантай. За энэ удаагийн чуулганы хуралдаанаар засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалт явуулах ёстой. Өөрөөр хэлбэл намын бүлгүүд энэ хуулийн төсөл дээр удаадараа завсарлага авсан. Ингээд ер нь бол завсарлага авах хугацаа маргааш санаас ингээд дуусгар болж байгаа учраас их хурлын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. За шударгаас ивсэл хамгийн сүүлд ажлын 5 хоногийн завсарлага авсан. Ингэхдээ би дотроо бас ярилцах зүйл байна, тодруулах зүйл байна, байр сууриа нэгтгэх хэрэгтэй байна гэж шударгаас ивслийн бүлгийн дарга Батцэрэг тайлбар хийжсэн шүү дээ. Тэгэхээр энэ 5 хоногийн хугацаанд шударгаас ивслийн бүлэг ер нь одоо тодруулах зүйлээ тодруулж амжсан юм болов уу? Тийм ээ. Байр сууриа нэгтгэж чадсан юм болов уу? Батцэрэг гишүүнтэй өнөөдөр чи уулзсан гэсэн дээр ер нь юу ярьж байна? Улс төрийн намын бүлгүүд ер нь бол энэ хуулийг бүгдээрээ зарчмын хувьд дэмжиж байгаа, батлагдах ёстой. Институт хоорондын харилцааны асуудал, хяналтын асуудал ч юм. Нэг зүйл дээр санал нийлэх байгаа нь хууль хэрэгжиж эхлэх хугацааны тухайд байгаа. Тэгэхээр ардчсан намын бүлгээс бол Монгол Улс шинэглэгч өргөн барьсан тэр анхны хувилбар буюу 16 оны одоо их хурл засгийн газраас эхлээд хэрэгжүүлж эхлэх зүйтэй маа гэсэн бол ардын намын бүлгээс эсрэг байр суурьтай байгаа. За бийдагчдын зөвлөл 3 гишүүн байгаа. Энэ 3 бол бас Монгол ардын намын бүлэгтэй адилхан байр суурьтай байна гэдгээ өнгөрсөн хугацаанд илэрхийлчихлээ. Одоо шударгаас өвслийн бүлэг энэ хугацааны тухайд асуудлаа яаж тохирсон бэ? Яаж одоо нэгдсэн шийдэлд хүрвүү? Ер нь хүрч чадсан уу гэсэн энэ асуултыг тавилаа л та. За Батцэрэг гишүүн юуж хариулсан бэ гэдэг үү. Энэ дээрээс гэхдээ бас нэг зүйлийг хэлсэн. Батцэрэг гишүүн өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ ярилцлага өгөх үеэрээ ардчсан нам ч гэсэн тэ бас хараахан нэгдсэн байр суурьнд нэгдэж чадаагүй байна гэсэн энэ зүйлийг хэлсэн. Гэвч өнгөрсөн яг энэ 7 хоногийн нэгд өдөр бүлгийн хуралдааныхаа мэдээлэлээр улсын хуралд гарцсан намын бүлгийн дарга Эрдэнэт мэдэгдэхдээ Арслан хүн бүлэг бол энэ хуулийн дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэсэн ийм зүйлийг хэлсэн. Тэгэхээр энэ өөрөө бас мэдээлэл зөрөлдөд эхэлжтэй нэг бүлгийн дарганд мэдэгдсэн байхад засагт хамтарж байгаа нөгөө бүлгийн дарга нь энэ бүлэг маань дотроо бас ийм байгаа шүү гэсэн ийм зүйлийг ярих нь өөрөө сонин тийм байдлыг одоо улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураалт орох бүлгийн гишүүд бас бүлгүүд ч тэр мэдээж хэрэг бүгдээрээ одоо ямар байр суурьтай оролцох вэ гэдэг нь гарцсан байна. Өсөн нэгдэхэд ардчсан намын бүлгийн дарга Эрдэнэт бол мэдээлэл хийхдээ манай намын бүлэг бол энэ дээр тодорхой байр суурьтай байгаа. Яг ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хувилбараар нь 16 оноос хэрэгжих байдлаар нь батлаа гэсэн саналтайг тодорхой илэрхийлсэн шүү дээ. Гэтэл таны ярьж байгаагаас ойлгохоор ардчсан дотроо өөр байгаа ч юм шиг ингээд нөгөө бүлгийнхаа асуудлыг иймэрхүү байдлаар ярихаар мэдээлэл бас жоохон сонир болох гэдэг юм л да. Үгүй яах вэ тэгэхээр зарим гишүүд нь л надад тэгж хэлж байгаа юм шүү дээ. Гишүүд юу гэж ярьж байгаа вэ гэвэл яг бас ярилцж байгаа юм байгаа, нягтлж байгаа л гэж байгаа юм. Тэгээ хэрв нэгэнт энэ засгийн газрыг дахиад тууштай, доктортой ажилуулах нь зүйтэй. Ер нь бол бас хуулийн шин эрх зүй орчин бий болгох нь өөрөө бас засгийн газрын тодорхой хэсэгт хөдөлгөөн орох юм байдал үүснэ гэж байгаа бол ингээл явах нь зүйтэй л дээ. Тэгэхээр улсын хурлын шударгаас өвслийн бүлгийн дарга Батцэрэг өнөөдөр миний асуултанд хариулах үеэрээ бас нэг зүйлийг бол хэлж байна л та. Тэр нь өөрөө бас нэг зарчмын санал. Юу гэхээр засгийн газрын тухай хууль бол улс төрийн одоо энэ институт хоорондын хариуцлага тооцох нь хяналтын механизм, институт хоорондын харилцааны асуудлыг зохицуулах байгаа хууль. Энэ гэтэл нөгөө талаас нь эдийн засгийн нөхцөл байдлаас болж сайд нартай хариуцлага тооцох ёстой. Энэ төр гээд бас нэг асуудал байгаа. Энэ хоёр асуудлыг хооронд нь ингээд давхцуулаад нэг юм шиг болгоод хооронд нь хольж хутгаад ингэж ярих нь бол өөрөө бас өөрөөсөө зохимжгүй юм а гэсэн байр суурийг хэлж байна. Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох асуудал бол өөрөө их хурлын гишүүн ч юм уу санаачилж оруулж ирээд ярьдаг. Эсвэл тодорхой нөхцөлд оруулж ирээд ярьдаг юм тустай асуудал. Гэтэл энэ бол засгийн институт хоорондын асуудал учраас хооронд хольж хутгаж болохгүй гэдэг ийм санааг бас хэллээ л дээ. Тэгэхээр энэ хоёрын гал хоёулаа ингээд ирээд
бүлгүүд ямар шийдвэр гаргахын, засаг тогтох юм уу яахын гэдэг нэг ийм асуудал руу очиад байгаа юм. Би хувьдаа бол энийг битгий хооронд нь холж утгаач гэмээр байгаа юм. Жишээлх юм бол ерөнхий сайд итгэл үнэмшилтэйгээр одоо манай танхимын сайд нар дотор бүгд сайн ажиллаа хийж байгаагүй л тэгээд тэрийг нотол салбарын ажлын үр дүн салбарын одоо улсын их хурлын баталж өгсөн санхүүгийн нөөцөөр ямар хүн хүч, ямар зохион байгуулалтаар ямар хэмжээний ажлын үр дүн гаргав. Тийм үү? Тэгж чадаагүй бол аль салбарын ажлууд нь доголдож байгаа юм. Аль сайдын ажил дунд тааруу муу байгаа юм. Тэрийгээ улсын их хурлд оруулж ир. Тийм л тухайн асуудал шүү дээ. Ажлын хариуцлага, ажил хариуцлага сайд нарын одоо амлсан хэрэгжүүлэхээр зорж байгаа тэр ажлын үр дүнтэй холбоотой асуудал. Уулын хоёрыг салгачих юм бол энтлийнх нь их ямар ч тэгж хүн амьтны соёлын өөрчлөлийн ингээ тгийгээгүй вэ шүү дээ. Тийм үү? Тэгээд одоо хуульд нийцүүлээд юмаа хийгээд явах. Энэ тал нь бол хариуцлага тооцох хоёр. Тэгээ хоёулыг нь нийлүүлчихэд өнөөдөр ямар нэгэн давхар дээлийн асуудал ярихаар ардталтан засгийн газар төрчгээрэл бужигнах гэдэг байгаа юм шиг ийм нэг дүр зургийг л ойлгоод л ингээл тэгээд зовлон үүсгээд байна л д. За завсарлага авсан 5 хоногийн хугацаанд шударгаас эвслийн бүлийг ямар ч байсан байр сууриа тодорхой болгож чадсан. Өнөөдөр бол чиний асуултанд бас нэг тийм үгдийн томтой хариулт бол өгөөгүй байна шүү дээ, тийм ээ. Тэгээд яг нөгөө нэг л харддаг ажиллаа хий л та. Өдөөг болтол тодорхой байр суурь илэрхийлж чадахгүй байгаа нь магадгүй шударгаас эвслийн бүлэгт ямар нэгэн тийм ашигтай гэдэг ч юм уу. Тийм санал хувилбар одоо бас гарч ирээгүй юм удаа гэсэн ийм одоо хардлагд бол төрж байна. Шударгаас эвслийн бүлэг тохиролцоо түрээгүй. Тийм хэрвээ асуудал хөшөөний цаанд тохиролцох зарчмаар явагдаж л байгаа бол шүү дээ. Энэ бол зүгээр хардлагд. Тийм өнөөдрийн юу болов хөтөлбөрөөр олон нийтийн анхаарлыг татж байгаа үндсэн хоёр гол асуудлаар бид нэр хөндөж ярилцлаа. За эхнийх нь бол хууль шүүхийн шинтгэлийн асуудлыг бол цааш нь явуулах ёстой. За ямар хуулиуд хүлээгдэж байгаа юм. Мэргэжлийн хуульчид бас энэ асуудлыг гэж үзэж байгаа. Нөгөө асуудал нь бол засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ хуулийн төсөл маргааш хэрхэн яаж шийдэгдэх вэ? Ер нь шударгаас эвслийн бүлгийн зүгээс бас ямар байр суурьнд хүрсэн бэ гэдэг энэ асуудлыг тодруулах хүрээнд юу болов хөтөлбөр өрнөлөө. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За Баасан гарагийн 22 цагаас юу болов улс төрийн том хөтөлбөр дахин та бүхэнд хүрэх болно. Баяртай үзэгчдээ.